Сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн эмч зөвлөж буй нэвтрүүлгээр миний бие шаасны усан 3 дугаар төвийн эмнэлгийн зүрхний төвийн зүрх судасны мэтлэмж Эрдэнэ сарын оролцож байна. Өнөөдрийн гол сэдэв маань судасны хатварлал төвчин буюу гол судасны хатварлалын цөлхөн, гол судасны хатварлалаас үүссэн бөглөрлийн тухай та бүхэн зөвлөсөн. Артерийн судасны хатварлал гэдэг өвчин бол дэлхийн хом донд ажиллах хувийн зингээр тэр өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд ордог. Нас баралтын бас эхний 1-2 дугаар бооронд орох гол эмгэг. Монгол улсад сүүлийн 5 жилийн судалгаагаар зүрх судасны өвчлөлийн нас баралт 34.5% буюу нийт нас баралтын 1-р шалтгаан болж явж байгаа. Эдгээр зүрх судасны эмгэгийн өвчлөл нь хамгийн түрүүнд судас хатварлалын эмгэгээр хөндөж түүний өвчлөлүүдээс тархины цусан хэмжээ хямрал, артерийн даралт хэсэг өвчин, гол судасны эмгэг, зүрхний титэм судасны өвчин буюу зүрхний шигдээс, цахин судасны эмгэг буюу дотор бөөрийн дутагдал, цахин артериуд, мөчтэй артериудын хүчлээр илэрдэг ийм эмгэг. Манайхны Монгол улсын хэмжээнд хүнсний хэрэглээнд давсны хэрэглээ өндөртэй орон, 2-дугаарт нь бид нар чихрийн хэрэглээ өндөртэй орон, сүүлийн жилүүдэд цагаан горлны хэрэглээ өндөртэй, үндсэн уламжлалт хоол болох хөх тосны хэрэглээ өндөртэй учраас судас хатварлалын эмгэг бол Монгол хүний ахгүй амьдрал хоолтой холбоотойгоор маш ихээр илэрдэг. Гол илэрлийн шинж тэмдэг залуу наснаас даралт хэсэлтийн эмгэг удаан хугацаанд өвчлөж байна. Дунджаар сүүлийн үед 40-с дээш насныхан даралт хэсэлтийн эмгэг их тод илэрч байгаа. Энээс болоод удаан хугацааны даралт хэсэлтийн эмгэг нь 50 нас гарснаас хойш гол судасны цөлхөн гэдэг өвчлөл маш ихээр илэрч байна. Дээр нь гол судасны цөлхнөөс гадна гол судасны аль нэг төвчний бөглөрлийн асуудлууд маш ихээр гарч байна. Судас хатварлалын эмгэгийн. Эхний ээлжинд гол судасны зүлхний мэслийн онцлогоог аймгийн нэгэн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүд сүүлийн жилүүдэд компьютер томографийн онцлогоо нэвтэрхийн хэрээр тодорхойлогчтой компьютер томографийн онцлогоо нэвтэрч гол судасны зүлхнийг онцлогоо нь харьцангуй өсөж байна. Гол судасны зүлхний онцлогоо өсгөхийн хэрээр мэслийн тусламж үйлчилгээг шаасны улсын 3 дугаар төвийн эмнэлгийн зүрхний төв, зүрх судасны мэслийн тасгийн эмчилгээний утсан нэг чиглэл болж хөгжиж байна. Голчлон гол судасны зүлхний мэслийн эмчилгээ нээлттэй мэслийн аргаар хийгддэг. Нээлттэй мэслийн арга нь цэсний болон хэвлийн хурцээр гол судасны зүлхэнтэй хэсгийг таарч хэмэл судасаар орлуулах мөн гол судасны бусад номын салаануудын залгалтыг хийх үндсэн техникүүд орж явдаг. Гол судасны зүрхнээс гарах хэсэг болон ном амарсан зүлхний үед тархины цусан хэмжээ хямрал, дээр нь зүрхний цусан хэмжээ хямрал зэрэгцэж явдаг учраас эдгээрийг хагалгааны мэслийн үед хянах тоног төхөөрөмж гэдэг суурилуулж байна. Үүн дээр церебрал аксометр, тархины цусан хэмжээг шууд хянах церебрал аксометр. Хагалгааны үед зүрхний цусан хэмжээг хянах тийм аппаратууд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Гол судасны номын зүлхний залуу насны тохиолдол хэсгийн хэрээр бид сүүлийн жилүүдэд Бээжингийн зүрхний төвийн эмч нартай хамтарч гол судасны зүлхнийг судсан дотор харгаар эмчилгээний хамгийн сүүлийн төвшил технологи Монгол улсад нутагшуулан ажиллаж байна. Энэ бол нээлттэй мэсэл хийхгүйгээр судсан доторх харгаар гол судасны зүлхэнд стент графт буюу тэлэгчтэй судас тавьж эмчилдэг. Мэслийн өртгийн хувьд
одоо харьцангуй манай нөхцөлд бол үнэтэй боловч үр дүнгийн хувьд бол маш өндөр үр дүнтэй. За сүүлийн жилүүд нийт 6 тохиолдол яг ийм бяцлал эмчилгээ хийгдээд байна. За 6 тохиолдлын 2 тохиолдолд нь гол судасны номын зүлхэм бяцлал хийгдсэн. Номын зүлхэм бол дэлхийн өндөр хөгжилтэй зүрхний төвөдөд хийгддэг. За тархины цэцэн хангамжийн хямралыг нэг мөр засдаг ийм хүнд мэс засал. Энэ тохиолдолд бол өхөл их өндөртэй. За манай орсон тохиолдлууд бүгд амь аврагцсан тохиолдлууд байгаа. За сүүлийн үед бол хэвлийн гол судасны зүлхнийг бас стенд графтаар эмчилж байна. Хэвлийн гол судасны зүлхний мэсэл нь нээлттэй мэсэл бол эцсний төвөгжрөл бөөрийн цусан хэмжээ хямрал, дотор хөрхний гүнзгий хямралууд бас илэрдэг учраас эдгээрийг давхар эмчлэхийн асуудлууд явагддаг. Тэгээ энийг бол практикт харцсан хангалттай одоо өөрийн орны багаар дангаараа сайн хийгдэж тодорхой хэмжээний амжилтанд хүрч байгаа. Сүүлийн 4 жилд нийт 42 тохиолдол эмчилгээ хийгдэж байна. За жилд дунджаар 15 орчим тохиолдол гол судасны хэвлийн гол судасны зүлхэм болоод хэвлийн гол судасны бүдэрлийн мэслүүд хийгдэж байна. За энэний гол учир маань насжилт тодорхой хэмжээгээр суурин соёл иргэншил хөгжихийн хэрэг насжилт тодорхой хэмжээгээр бага боловч нэмэгдэж байна. За насжилт нэмэгдэхийн хэрээр одоо бусад онцлогооны аппарат тоногдох боломжууд олсорч онцлогоог бол манад сүүлийн үед хангалттай сайн хийгдэж байна. За онцлогооны төхөөрөмжлөлд дуршил онцлогооны аппаратууд одоо тодорхойлогчтой бодисоор гол судасны онцлогоог үндсэн улсын клиникийн 1-р төв эмнэлэг, 2-р эмнэлэг, за 3-р эмнэлэг. За сүүлийн жилүүдэд Улаанбаатар сонгодоо, за интермед, грандмед, мөнгөнгүүр гээд бусад хувь эмнэлгүүд их олноор хийгдэж байгаа учраас тэнцэнээс онцлогдох байдал маань илт өсөж байна. Жилд дунджаар гол судасны эмгэг зүлхэн, гол судасны зүлхэний салааны зүлхнүүд, за гол судасны бөглөрөлт эмгийн онцлогоо болоод дунджаар 60-аас 70 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ бол Монгол улсын хувьд харьцуулахад бол их өндөр тоо. Жилд энэ олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Тэдгээр нь хамгийн төвөгтэй өвчний хүндэрсэн үедээ онцлогдож байгаа учраас энэ онцлогыг сайжруулахын тулд за иргэд та бүхэн 55-аас дээш насны хүмүүс артерийн даралт олон жил ихссэн. За олон жил тамхи амны хутад тамхины хэрэглээтэй байсан. За сахарны диабеттэй ийм эрсдэл бүлгийн хүмүүс бол 55 наснаас дээш нөхцөлд гол судасны эхо, гол судасыг тодорхойлогч бодистой харах компьютер томографийн шинжилгээнд одоо хамрагдаж байгаа хэрэгтэй. За нэг удаа хамрагдаад онцлогоогоо хийлгэсэн тохиолдолд ер нь бол гол судасанд гарсан өөрчлөлтүүдийг шаардны улсын 3-р тавилангийн зүрх судасны эмч нар, за түүний дотор зүрх судасны мэслийн тасгийн судасны мэслийн багийн эмч нарт хяналтанд орох хэрэгтэй. За мэдээ шаардлагатай болвол дараагийн эмчилгээний асуудал яригдана. За гол судасны зүлхэнтэй байсан ч гэсэн тодорхой хугацаанд хянах шаардлага гардаг. Яг тэгэхээр нэгдүгээр залуу насны хүмүүс, хоёрдугаар зүлхэн том биш хэмжээтэй нөхцөл дэлхийн стандартын эмчилгээний тактик бол жил тутам 6 сар тутам судасны эхо шаардлагатай бол жил тутам компьютер томографийн шинжилгээгээр хяндаг. За мэдээж дараагийн арга юм бол энэ тохиолдолд бол мэслийн эмчилгээ хийгдэх ийм тохиолдол. За мэслийн эмчилгээ нь бол түрүүний ярьсан судсан дотор харгуул бол өндөр өртөгтэй боловч өвчтөндөө хөнөөл багтай. За техникийн хувьд, шийдлийн хувьд гарц бас өндөр үр дүнтэй. За энэ дөр бол нас баралтын асуудал бол за ер нь бараг яригддаг ийм асуудал маш сайн бэлтгэж хаглаар бэлтгэж орж байгаа учраас нас баралтын эндэгдлийн асуудал яригддаг. Нээлттэй мэслийн хувьд бол манай
зүрхний төвийн хувьд сүүлийн 3-4 жилд 44 тохиолдол хийхэд нас баралтын хувьд маш бага гарч байгаа. За үндсэндээ бол 2 тохиолдол энтсэн, бусад тохиолдлууд нь бол аварч чадсан. Тэгэхээр 55 наснаас дээш насны хүмүүс мэдээж аргатай махны хэтэрсэн хэрэглээтэй, дээрээс нь давсны хэтэрсэн хэрэглээтэй, чихрийн шижинтэй. За гол шалтгаан нь бол энэ артерийн даралт хэсэг өвчин байгаа. Олон жил даралт гэсэн ийм хүмүүс бол заавал цуцсны эхо, за тэгээд конфетрийн эхонд хамрагдах хэрэгтэй. Шууд бид бол Азийн зүүн хотод болон Төв Азийн бүс нутагтаар гэрэлтэй суур амьсгалтай. За хоол хүнсний хэрэглээнд бид нар бол махны хэрэглээ, түүний дотор өөхний хэрэглээ их өндөртэй. Дээрээс нь баруун одоо манай Баруун аймгийн хүмүүс маань цайны давсны хэрэглээ өндөртэй. За сүүлийн үед бол бид нь бол энэ хоол хүнсэнд агуулгадаг чихрийн хэрэглээ маш их өссөнтэй холбоотойгоор чихрийн шижин өвчин, цахим цусны одоо судасны нарийслын эмгэгт ихээр хүртэж байна. За энэний гол илрэл нь бол артерийн даралт хэсэг өвчин байгаа. За үүнийг бол хаан банктай хамтраа Сайсны улсын 3 дугаар төвөмлөгийн зүрхний төв хамтарч улс орон даяарын артерийн даралт хэсэг өвчнийг бууруулах энэ ийм томхон төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээ энд бол орон нутгийн үзлэг, онцлогоо эмчилгээнд бол Сайсны улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судасны эмчид нар ихээр оролцож байгаа. За энэ төсөлд хамрагдаад, онцлогдоод артерийн даралт хэсэг өвчин олон жил болж байгаа. За түүнтэй холбоотой зүрх судасны эмгэгүүд онцлогдвол за та бүхэн Сайсны улсын 3 дугаар төвөмлөг болон хариаллын эмнэлгүүдэд хандаж дараагийнхаа шатны эхний ээлжинд шинжилгээ, онцлогоо тэгээд эмчилгээ хийх бүрэн боломжтой. За эхний ээлжинд бол цахим судасны онцлогоонд одоо сүүлийн жилүүдэд маш их сайн ажиллаж одоо энэ технологийн нэвтрүүлж байгаа цахим судасны онцлогооны эхо онцлогоо байгаа. Судасны эхо онцлогоо гэдэг бол бид ямар нэгэн хон хөвнөлгүй хатгалтын сар болон зовир үсгэдэггүй энгийн хамгийн ихний бодис тэгээд шинжилгээний мэдрэх чанар их өндөртэй, онцлогооны шалгуур их сайтай шинжилгээ. Тэгэхээр цахим судасны эхог бол сүүлийн жилүүдэд 4 бэлгэмлэг, за интермед, та сонготой мөнгөнгүүр, метапас тэр эмнэлгүүдийн одоо их сайн онцлж байгаа. Тэгэхээр энэ эмнэлгүүдэд онцлогооны эмчилгээ онцлогоо гэхлээр шинжилгээ хийгээд судасны эхо илгээд онцлогоог тодруулаад цахим судасны хэрэг гарах юм бол Сайсны улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судасны эмчилгээний тэсэг, за тэгээд судасны эмчилгээний баг хамт олонд үзүүлж, за цаашдаа эмийн эмчилгээ, шаардлагатай бол эмчилгээ, за бүр хяналтанд орж эмчилүүлэх ийм шаардлагатай байна. За тэгээд өнөөдрийн хувьд үзэх та бүхэнд артерийн судасны хатуурал, за түүний дотор гол судасны зүлхний мэс засал, гол судасны бөглөрөл, хатуурал, за цахим судасны хатуурал, бөглөрлийн талаар тавч танилцуулахад юм байна. Та бүхэндээ хамт Сайсны улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судасны эмчилгээний засгийн эмч Жээр хамтаалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.